Студид манай дараагийн зочин хөдөлсөөр ирээд байна. Тэгэхээр бас сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулаад Монголын залуучуудын холбооноос залуучууд нэгдээд тийм хулгайч хүү Монгол гэсэн үндэсний хөтөлбөрийг санаачлаг хэрэгжүүлээд байгаа. За үнэхээр одоо юу гэдгийг улсын болоод нийслэлийн аймаг сум дүүргийнхаа өөрсдийнхөө төлөөллийг сонгож байгаа энэ үед бид нар бас энэ сонголтоо хэрхэн зөв оновчтой хийх ёстой бэ гэдэг талаасаа за иргэдэд боловсрол болох, мэдээлэл болох, зөв оновчтой сонголт хийх талд нь бас энэ хөтөлбөрийнхэн тусалж байгаа гэж бас олон нийт хааж дүгнж байгаа. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл сонсъё гэж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат студид ороод байна. Танд өглөөний мэнд. За та шинэ мэдээллээс үргээч. За ямар ч байсан 100 гаруй үйл явдлаа жагсаагаад гаргацсан байгаа тийм ээ. 4 сарын 7-нд үзэгчд маань мэдж байгаа гутлын жагсаал хийгээд бид нар бас 100 гаруй үйл явдлаа одоо хамгийн сүүлийн байдлаар бол зарласан байж байгаа. Тэгэхээр 100 гаруй үйл явдал юу хэлээд байна вэ гэхээр 92 оноос хойш шинэ үндсэн хуультай болсноос хойш одоо иргэдийн нэрвэлсэн хамгийн их иргэдэд хохирол одоо бий болгосон иргэдийн одоо дургүйслийг хүргэсэн одоо ийм 100 гаруй үйл явдал бол энэ сонин дээр одоо орсон байж байна. Тэгэхээр энэ 100 гаруй үйл явдлын одоо эзэд яг энэ шийдвэрүүдийг гаргасан этгээдүүд бол өнөөдөр хар жагсаалтын болцол хангацлаа шүү гэдгийг л одоо нэг утгатай илэрхийлж байгаа ийм зүйл. Тэгэхээр энэ хар жагсаалтын одоо болцол хангацсан байж байгаа энэ эрхмүүдэл улс төрийн намууд битгий нэр дэвшүүлээч л гэдгийг уриалж байгаа. Тэгэхээр хулгайч хүү Монгол хөдөлгөөнд бол өнөөдөр одоо Монголын бүхэл одоо толгой гэсэн төрөмс байгууллагууд бол бүгд нэгдсэн байж байгаа. Тэгэхээр бид нар сая бас 5 сарын 1-нд одоо төрөмс байгууллагуудын үндэсний зөвлөлтөх уулзалтаар бас улс төрийн намуудад хандаж бас уриалга гаргалаа. Тэгэхээр энэ хар жагсаалтын болцол хангачаад байгаа улс төрчдөө битгий дахиж сонгуульд нэр дэвшүүлээч. Одоо жоохон шудраг шин тийм ээ ийм хүмүүсээ одоо та нар нэр дэвшүүлээч гэдгийг одоо нийт иргэний нийгмийн байгууллагууд бол уриалсан байж байгаа. Тэгэхээр одоо удахгүй сонгуулийн нэр дэвшилтүүд хийгдэж эхэлнэ. Тэгэхээр энэ нэр дэвшилтүүд дотор энэ 100 гаруй үйл явдалт холбоотой хүмүүс ороод ирэх юм бол одоо автоматар хар жагсаалтанд оруулж бид нар одоо сонгохгүй байхыг өөрийнхөө сүлжээгээр за нийт ард иргэдэд ингээд уриалж ажиллана л гэж ингэж ойлгож байгаа тийм. Улс төрийн намууд хэрхэн хүлээж авч байна? Гэхдээ мэдээж яг хуучин намуудын хувьд бол энэ бол одоо хэдэж байгаагүй юм том сорилтонд орж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Амлалтаас амлалтын хооронд сонгуулиас сонгуулийн хооронд болоод идэг бид нэр ард түмнийг одоо молигдож чаддаг бид нэр тэртээ дэргүү зөндөө мөнгө хулгайлчихсан юм чинь тэрүүгээрээ дахиад тархийг угаачна гэж ингэж ойлгодог улс төрчдийн хувьд бол одоо энэ бол үнэхээр одоо анх удаа гарч ирж байгаа юм том сорилт болж байгаа. Нөгөө талд нь бол иргэд маань үнэхээр энэ хэрэгүүдийг одоо зарим нэг нь бол мартсан байсан бол одоо эргэж сэргүүлж гаргаж ирж нэрээд гисэн шүү дээ. Гэхдээ тэрнээс чинь болоод зөндөө тийм асуудлууд үүссэн. Одоо энэ хүмүүс чинь нэрээ одоо улс төрд ингээд тархлагдаад удаад одоо бүр ужиграад тэгээ одоо зөвхөн шийддэг асуудал нь өөрсдийнхөө одоо төсвөө хэрхэн хуваах уу, тендерээ яаж хуваах уу, улсаа яаж лиценз нэрээр зарах уу, тийм ээ. Ийм л асуудлыг ярьдаг байсан. Тэгэхээр одоо нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд л дандаа хутлаа юм ярьдаг. Одоо өөрсдөө жишээ нь 4 жил ирэх барьчаад ирэх барьж гэнэ гэдэг чинь одоо болохоор засаг толгойлж байгаа ирэх барьж гэнэ гэж ойлгоод байгаа боловч мандат авсан улсын хурлд орсон бүхэн ирэх бариад байгаа юм шүү дээ. Тэгтэл энэ ирэх барьж байгаа манаа махны нөхдүүд дахиад дараагийнхаа хуралтыг дараагийнхаа тарих угаалтыг хийгээл ингээл явах гэж байна. Тэгэхээр ард түмэн юуг ойлгосон мэнэ гэхээр энэ хүмүүс бол хэзээ ч бидний асуудлыг төрийн асуудал болгохгүй байна. Зөвхөн хулгайхаа асуудлыг л төрийн асуудал болгож өөрөлдвөл бидрийг дахин тарих угааж ингэж сонгуул руу оруулах юм байна гэдгийг л ойлгоцсон ийм цаг үетэй тулж байна. За нөгөө талаар 25 жил үе солих болцсон байна. Үе солих болцсон байна. Үе гэдэг нь бол энэ төр дутсан одоо догширчсан энэ хүмүүсийг одоо солих цаг нь болчих. Одоо шинэ хүмүүс оруулж ирж өөрөөр яг энэ одоо төрийг нэг төр шиг байлгадаг төрийг яг хуулийн засаглалаар засагладаг ийм л болох шаардлагатай болчих. Өнөөдөр бол нэг үгүй хэлэхэд бол хулгайчийн засаглал улсын хурал дээрч байна, засгийн газар дээрч байна, нийслэл дээрч байж байна. Тийм ээ. Тийм учраас энэ бүгдийг одоо сонгогчд энэ удаа болёо. Бид нар бол тэртээ дэргүү одоо энэ хар жагсаалт гэдэг зүйлийг бол ойлгочихсон. Одоо хар жагсаалтаа гаргачих хамгийн гол нь биднэрт
сонголттой байх үүднээс тэр цагаан жагсаалтаа хурдан гаргаад ирээчээ. Одоо бол бид нэр хуучин хүмүүсийг ирэх юм бол хөөгөөд явуулнаа, сонгохгүй гэдгээ бол одоо орон даяар очиж уулзсан иргэд маань бол хэлж байна. Тэгээ бид нар сая дөрвөн бүсэд одоо аймагуудаа оруулсан бүсийн чуулгануудыг зохион байгууллаа. Тэгээ иргэдтэй бид нар бас нэг зүйлийг маш тодорхой уриалж байгаа. Энэ хулгайч улс төрчнөр, энэ хуучин улс төрчнөр үргэлж сонгогддог одоо гол шалтгаан бол шинийг хүсэж байгаа хүмүүс маань өөрсдөө сонгуультай орохгүй. Өөрөөр хэлбэл нөгөө л хуучин хүмүүсийн тойрон үрэлдэгч нар хуучин хүмүүсээр тэжээгдэж идэх хүмүүс одоо сонгуультай очиж оролцоод байгаатай холбоотой. Тийм учраас хэрв та шинийг хүсч лээвэл хэрв та өөрөөр хэлбэл энэ хулгайчдын цэцэглэлийг хуулийн цэцэглэлээр солимоор л байгаа бол одоо энэ удаа сонгуультай очиж саналаа өгөөч л гэдгийг бид нар уриалж байгаа. Тэрнээс шул одоо юу гэдэг хамтдаа өлсөе, хамтдаа жагсъя, хамтдаа тэмцээч гэдэг юм уу одоо янз бүрийн байдлаар бол бид нар ард иргэдэг одоо уриалсан эсвэл одоо янз бүрийн зүйлд турхирсан ийм үйл ажиллагаа явуулахгүй байна. Бид нар үндсэн үеийн аргаар дээр нь энэ одоо сонгох биш сунгах болцсон хуулийнх нь зарчмаар бид нэр шинэ хүмүүсийнхээ сонголтыг бүрдүүлээд оруулъя гэж. За шинэ хүмүүс гэдэг нь бид нар юугаа хэлээд байгаа юм гэхээр манай үндэсний төрөмс байгууллагууд бүгдээрээ нэгдэж яг өөрсдийнх нь итгэлийг одоо бүрэн олсон, өөрсдөө нь одоо байнга ажиллаж байгаа ийм одоо шинэ одоо мэргэжлийн хүмүүсийг бид нар бол оруулж ирье гэж ингэж шийдсэн байж байгаа. Жишээ нь одоо сэтгүүлчд гэхэд одоо сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл гэхэд наран жиргалгааг ирүүлсэн байх жишээ нэ. Би өөрөө чинь сэтгүүлчдээс жишээг ингэж яриад байгаа. Тэгэхээр наран жиргалгааг бол жишээ нь хаа бүхэн бол хулгайч биш гэдгийг бол бүгд баталж чадсан шүү дээ, тийм ээ. Яг энийн шиг өөрөөр хэлбэл төрөмс байгууллагуудаараа танигдсан, иргэний нийгмийн байгууллагуудаар танигдчихсан ийм одоо маш тодорхой хүмүүсийг оруулж ирье гэж. Жишээ нь одоо сая нийслэлийн иргэдийн хурал дээр иргэдээс бүр нэг таксины жолооч ирж бидэнд хэлсэн. Сонгоны хайрхан дүүрэгт одоо иргэдийн хуульч гээд мөх чимэг гээд бүсгүй байна. Энэ бүсгүй бол өөрөө хуулийн мэргэжилтэй. Гэхдээ одоо иргэдийн газраа булаалгасан одоо янз бүрийн маргаантай одоо дандаа л дарга цэрэг нэртэй одоо үүссэн авилгын асуудал ард нь байж байдаг, залилангийн асуудал байж байдаг. Ийм хэрэгүүдтэй одоо иргэдийн өмгөөлөгч болж ингэж ажилладаг бүсгүй байна. Энэ хүнийгээ бид нар жишээ сонгоны хайрханаас тэр хорооноос одоо бид нар нийслэлийн иргэдийн уралд оруулмаар байна гэж ирж явах жишээ нэ. Тэгэхээр ийм өөрөөр хэлбэл иргэний одоо төлөө ажилладаг, иргэний асуудлыг одоо хотын удирдлагын асуудал болгодог, иргэний асуудлыг одоо төрийн асуудал болгодог, иргэний асуудлыг засгийн газрын асуудал болгодог ийм одоо шудраг иргэдтэй танигдсан ийм хүмүүсийг л одоо бид нар дэмжиж сонгуульд ялтлан өөрөөр хэлбэл сонгуульд оролцож саналаа өгцгөөе л гэж ингэж уриалж байгаа тийм. За адилхан ойлгож байна л да. Ер нь бол дараагийн сонголт, дараагийн үе дахиад нэг өөрчлөлт хийх алхам цаг нь болцсон гэдгийг сануулах гэдэг шүү дээ. Үнэхээр 100 үйл явдал гэдээ харахаар одоо сүүлийн 20 хэдэн жил төр байсан бүхэл хүмүүс ямар сэжмэр ингээл холбогдсон л байдаг л. Ерөөсөө одоо энэ нөгөө намын чагсаалтыг баталсан гişүүлэхэд байж байна. Нөгөө үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт дээр одоо улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж давхар дээл өмсдөг юм байж байна. Тэгтэл энэ давхар дээл гэдэг юм чинь гайхамшигтай нь одоо манай нийслэл дээр хүртэл байгаа. Одоо нийслэлийн иргэдийн хурлын 45 гишүүний бараг 27-8 нь давхар дээлтэй. Өөрөөр хэлбэл нийслэлийн бодлого болгож нийслэлийн иргэдийн хурал дээр баталсан зүйлийг хэрэгжүүлэх ёстой хүн одоо агентлагууд дээр нөгөө иргэдийн хурлын гишүүн нь өөрөө дарга нь болцсон сууж л байгаа байхгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ хот яаж утаанаас салах вэ, тийм ээ. Тэгээ одоо дараагийнхаа бас сайхан хуралтыг л эхэлж байгаа. Ягаад хуралт гэж хэлж байгаа гэхээр дандаа мөнгөгүй болцсон үедээ ийм зүйлүүд ярьж эхэлдэг л дээ. Тэгээ хэрэг мөнгөтэй байх үедээ энэ зүйлийг хийчих байсан бол аль хэдийн хийчих байсан. Энэ жигсаалтаас бас нэг зүйл надад их тийм шалгалтай шалбагталтай санагдаад байгаа. Ер нь зүгээр хүмүүсийн ой санамж гэхгүйгээр энэ төрийн ой санамж гэсэн их тийм богинохон, ойрхон, муудсан юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгэл одоо бид нар чинь ер нь 25 жилийн, 26 жилийн өмнөхийг, 90 жилийн өмнөхийг бол бүр мэдчихв.
Тэгэл одоо юу гэдэг 30 хэд онд юу болсныг ч барыг мартсан юм шиг Монголын төр байдаг шиг санагдаад байна. Ерөөсөө одоо засгийн газар солигдох болгонд төрийн албаагчдаа сольж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө Монгол төрийг одоо хүчгүй байлгах, Монгол улсыг санамжгүй байлгах, Монгол улсыг одоо хувааж авч идэх гэсэн хүмүүсийн л одоо зориуд бодлогоор хийж байгаа үйл явдал шүү дээ. Тийм учраас энэ бүгдийг л одоо болио л гэж хэлж байгаа. За яг хөө зорилгыг ойлгож байна. Арга нь хэр зүг болоо. Одоо хуулийн дагуу хийж чадж байна. Зүгээр хулгайч гэж хэлэхээр одоо энэ хулгайч эсхийг одоо нэг шүүх мөхөөс тогтооно гэдэг л хүмүүс тэгж л хэлнэ шүү дээ. Намайг үтгээд энэ яхаараа би энэ жигсаалтан ч орд. Миний сонгох төрхийг зөрчлөө. Намайг хулгайч гэж байгаа бол чи тэг шүүхээр нотлоод ирэх гэдэг. Бид нэр бүх одоо тийм зүйл хэлж байгаа хүн болгонд хэлж байгаа. За бидрийг гүтгэж байгаа гэж байгаа бол бидрийг шүүхэд өгөө л гэж хэлж байгаа. Бид нар бол баримттай яг тухайн хүний одоо гар үлийн өсвөлтөд оролцсон дандаа одоо төрийн баримтууд дээр үндэслэж энэ жигсаалтыг гаргаж байгаа. За энэ жигсаалтанд орсон зүйлүүд бол яг тийм ба. Энийний ард одоо тухайн улс төрчтэй холбоотой шүүхээр хизээч шийдэгдэхгүй, эднэр байгаа үед хизээ шийдэгдэхгүй маш их олон хэрэгүүд байгаа шүү дээ. Тэр хэрэгүүдийн бүх баримт материалууд бас бидэн дээр цугласан байж байгаа. Тэгээ тэр хүн үнэхээр биднийг шүүхэд өгөөд бид нэр одоо энэ асуудлыг гүтгэж гэнэ гэж үзэж маргасан тохиолдолд бид нар бол тэр бүх асуудлуудыг нь бүгдийг дэлгэж гаргаж шүүхтэр бүрэн тэр асуудлын төлөө ард түмний өмнөөс шүүхтэлцнэ. Бид нар бол тэрэндээ бэлэн байгаа. Тэгээ. За ингэчиж болох юм байна. За тэгвэл нөгөө талд нь за энэ нөхөр хар үйл явдалд орсон хар жагсаалтанд багтсан нөхөр шүү. Энийг битгий сонгоороо гэд тийм юм хийхээр ерөнхийдөө хууль зөрчсөн гэдэг юм уу? Бас асуудал үүсэх болоо яадаг бол. Үгүй тэртээ дэргүү сонгох хэрэг иргэн хүнд өөрт нь хадгалагдчихж байгаа. Бид нар бол мэдээж олон нийтийн байгууллага нийгмийн сайн сайхны төлөө хийх ёстой үргэлж гүйцэтгэв. Дээр нь жишээ нь сонгуулийн үеэр бол тэртээ дэргүү одоо дэмжсэн, эсэргүүцсэн маш их олон одоо үйл ажиллагаанууд бол зохион байгуулагддаг. Тэгэхээр энэ бүгдийг өөрөөр иргэдэд таниулж, за дээр нь шин залуу сонгогчдыг бас нөгөө тарих хугаалтанд автуулахгүй байх. Тэр л өөрөөр зүйлээ бид нэр одоо зохион байгуулж хийнэ. Тэгэхээр энэ бүхэн бол үг хэлэх эрх чөлөө, хэвлэл нийтлэх эрх чөлөө тийм ээ. Энэ бүх зүйл чинь өөрөө арчлын үнд зүйл. Тэгэхээр энэ зүйлийг өнөөдөр байхгүй болгоно гэж байгаа юм бол өөрөөр Монголд арчил байхгүй болсон юм байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тий. Сонгуулийн сурталчилгааны үеэр намайг хулгайч гэж задлаад намайг битгий сонгоорой гэд үтгэлээ. Тэргээд дараа нь бас эн чинь тэгэл их мэдл төвлөрсөн байгаа л хүмүүсийн л бид нар бол бүгднтэй шүүхт бэлэн байна. Бүгднгээс нь айгаад байх юм алга байна. Тэр хулгай хийсэн мөнгө төгрөг янз бүрийн юмараа тарих угаах гэж бол тэр дэргүү зөндөө оролдоно. Тэгвэл сонгогчд бол эцсийн шийдвэрлэгч байдаг гэдгийг л одоо тэр хүмүүс битгий мартаасай л гэж хэлмээр байна. Хар жигсаалтын юу бол ямар нэг нөлөөгүй. Нөлөө байхгүй, захиалга байхгүй. Өөрөөр өмнө мэдээж иргэд маань янз бүрийн байдлаар хардж ирсэн. Тэр хардж ирсэн бүх хардлагуудыг бол адилгасан одоо тэр хэргийг оруулахгүй байхдаа энийг аваад үлдчих байхдаа бид гэж хэлсэн бүх зүйлүүд бол энэ дотор орчихсон шүү дээ. Тийм учраас сая орон нутагт ажиллаж байхад бол иргэд маань хэлж байна. За бид нар бол одоо бүх зүйлээ ойлголоо. Та нарт одоо итгэж байна. Одоо тэр цагаан жигсаалтын одоо хүмүүсээ биднэрт хурдан хэлж өгөөч. Тэгжээж бид нар чи одоо сонголттой болно шүү дээ. Тэгэхгүй бол дахиад нөгөө хуучч үлрээд ирэх юм бол бид нар сонгуульд оролцохгүй шүү гэсэн. Тиймэрхүү одоо захиасуудыг хэлээд байна. Нөгөө талд нь бол яг хав маш олон одоо залуучууд нэг зүйл дээр бол итгэл үнэмшилтэй байгаа. Бид нар бол бүгдээрээ зээл төлөгч нар тийм ээ. Бид нар одоо бүгдээрээ бас нэг сайхан амьдрах гэдэг ингээд мөрөөдцгөө гэж чадсан явдаа оролцоцоож байгаа ийм хүмүүс. Тэгэхээр энэ бүх орлогуудыг маань одоо яг энэ сонгуулиас хойш бол ямарваа нэг хулгайч өөрөөр хэлбэл тэг болоод авахгүй юм байна. Нөгөө талаар бидэнд ирэх ёстой одоо энэ боломжуудыг өөрөөр хэлбэл төр өөрөө бидэнд нээж өгөх юм байна. Өөрөөр бид нартэй ажилтаа байлгахын баталгаа нь өөрөөр хэлбэл энэ төр байх юм байна. Эргээд бидний зээлийн хүү одоо баг байхын баталгаа нь өөрөө энэ төр байх юм байна гэсэн
Ийм л ойлголтууд явж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл одоо төрийн нэр бариад хулгай гэдэг сонгуульд өгөхөөр одоо иргэдтэй сайн хүн болж одоо янз бүрийн хөтөлбөр янз бүрийн одоо гоё нэртэй зүйл санаачлаад идэг хүмүүсээс илүү ерөөсөө өдөр болгоны төрийн хийж байгаа одоо үйл шийдвэрүүд бүгд өөрөөр хэлбэл иргэдэд төлөө байдаг. Ийм л байхыг бид хүсэж байгаа тийм. За баярлалаа. Тэгэхээр дахиад хэлье. Зорилгыг ойлгож байна. Дараагийн шинэ үе гэдэг бол зөв зүйл. Яваа нэг байдлаар апдейт хийх цаг нь болцсон юм шиг бас олон хүнтэй гэж ойлгогддог. За зүгээс цагаан жагсаалтыг гаргаад ирэхээр бас янз бүрийн нөлөө өөр зорилготой хүмүүс бас шуургалах үе. Зүгээр би ингэж бодож байна. Дараагийн үе ч гэсэн маш сайн төрийн бодлоготон, төрийн төвшөйтөн, төрийн ой санамжтан, залгамж чанарыг хадгалагч гэдэг юм уус нэг тийм хүмүүс л байх хэрэгтэй байна шүү дээ. Цоошин цагаан цас шиг хүмүүс бас эзэлтэй ч гэдэг юм уу тий. Одоо жишээ нь хотод бол ямар ч улс төрч хэрэггүй байгаа байхгүй. Хотод бол жинхэнэ мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байгаа. Гэдэг шиг засгийн газар бас мэрэгжлийн байх хэрэгтэй. Яг үнэ. Улсын хурал дээр бол асуудлын өөрөөр хэлбэл эзэмэл байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс шүүл дунд нь байдаг хүн л гэсэн үг. Булгаа их хурлын гишүүн болчлоо гэхэд мөнхтэй асуудлыг ойлгохгүй тийм ээ. Тэгэхээр энэ баян хүмүүс, энэ олон жил дарга хийсэн хүмүүс чинь иргэдээс аль хэдийн одоо тасраад явцсан байж шүү дээ. Тийм учраас бид нэр иргээл иргэдийнхээ дунд байдаг хүмүүс л одоо энэ удаа сонгож байгаа тийм. За баярлалаа. Таны ажилд амжилтсая. Баярлалаа. Монголын мэдээс угаас Бямбар хүрээдэг хэлэлцсэн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ирэх Бямбар хэвтийн цагт хэрэгэд уулзъя. Та бүхэн хамтдаа сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.